нар гийсэн инээмсэглэлээр бид бүгдийн хайрыг татаж чадсан мундаг охин гарч ирэх гэж байна. Тэнцвэрийг уран нууралтай хослуулж буй Монголд маш ховор тооцогддог авьяаснуудын нэг Наран гарав. Дөнгөж сайн хэлжээ. Яагаад вэ? Авьяаслаг монголчууд шоуны оролцогч Наран гарав байна. Би энэ шоунда тэнцвэртэй уран нууралтын төрлөөр оролцож байгаа. Би 6 наснаас эхлэн уран нууралтын тоглоомоор хичээллэж байсан. Харин энэ төрлөөрөө бол 3 жил хичээллэж байгаа. Миний энэ 2-3 минутын үзүүлбэрийн ард бол маш их тийм төвчээр, хөдөлмөр, олон цагийн бэлтгэл байдаг. Наран гарав гэдэг бол бэлтгэл, сургуульд тэмцээнч бай. Ер нь өөртөө итгэлтэй маш чадварлаг охин шүү гэдгийг хүн болгонд харуулахыг хүссэн болохоор би бэлтгэл сургуультаа бол маш сайн хийж байгаа. Энэ шалгуулалт миний зорилгодоо хүрэх хаалгын маань нэг түлхүүр болох байх гэж бодож байгаа. Ингээд өөртөө итгэлтэй чадвартай охиныг хамтдаа өгтөөцгаая. Наран гарав үзүүлбэрийг хамтдаа үзье.
бүх хөдөл яг одоо таны хэлсэн үг шүүхтэр таны эсрэг ашиглахгүй ч гэсэн таны санд өгөх хүсэлтэнд маш их нөлөөлөх болно. Алга дашлыг дахиад бэлтгэдэг. Баяр хүргэе. Маш чадварлагаар банк дээрэмдэж чадлаа шүү. Гэхдээ үзүүлбэрийн хувьд шүү. Ингээ шүүгчдийн сэтгэлийг сонсъё. Шүүгч. Үнэхээр гайхалтай сайхан үзүүлбэрийг чи үзүүлж чадлаа. Үнэхээр тэнцвэрийн гайхамшигыг бас давхар үзүүлж чадлаа. Маш сайхан байлаа. Баярлалаа. Шүүгч баярлалаа. Би бол эхлээд бол эхний хэдэн хөдөлгөөнүүд ирчин болохоор ингээл ер нь жоохон сандарч ийл л да. Яагаад сандарч ирсэн гэхэлэр жоохон өмнөх юм нь жоохон давтагдах гэж байгаа юм шиг нэг тийм онц байхгүй бол яанаа гэж би ч амар дэмжиж байгаа байхгүй. Тэгээд гисэн чи харин сүүлд тэнд гарсан чинь шууд ерөөсөө шууд сэргээл хөвчлээ амар гол. Мундаг өх юм аа мундаг өх юм. Баярлалаа. Одоо харин дараагийн сэтгэл хөдлсөн шүүгчдээги. Нэрэл ямар их олон цагийн хөдөлмөр бэлтгэл орсон бол чамд Монголын ард түмэн энийг үзээд сонсоод чамайг чиний төлөө үнэхээр их саналыг өгөөсэй гэж би бүр чинхүү зүрхнээсээ дотроосоо хүсцөөж байна. Би чамайг маш их хайрлаж байгаа. Монголын ард түмэн тэр чигээр чамайг хайрлаж байгаа. Чи үнэхээр дэлхийд гайхагдах уу? Удахгүй тэр цаг ирэх байх шүү. Баярлалаа. Үнэхээр монголчуудаа дэмжээрэй гэж би уриалмаар байна. Гайхалтай сэтгэлээ хооцооч юм шүүгч. Би бүр ингээд нураачаа хараад ингээд мэлрээд бага насандаа буцаад очих юм. Би багада цирк үзэхээр үнэхээр их гайхамшигтай баяр баясгалыг тэгсэн ирнэ тэр дугуй манежн дээр байдаг тэр олон трос те уяа олос уурн нуграач акробачд их чах нарыг хараад өмнөөс нь айж түгшдэг. Гэхдээ тэр бол гайхамшигтай мартагдашгүй одоо дурсамжийг сэтгэл зүрхэнд үлдээсэн байна. Та хамгийн гол нь өнөөдөр тэр дурсамжийг маань эргүүлэн авчирч өгч чадлаа. Маш их баярлалаа. Бас нэг зүйл хэлмээр санагдаж байна. Монголчууд өнөөдөр юу циркийн урлаг жоохон зогссон гэж шүүмжлэх гээд байдаг. Би бол үгүй юм байна. Уучлаарай. Циркийн урлаг харин ч эд хөгжиж байгаа юм байна. Та бол манай Монгол улсын циркийн нүүр царай ирээдүйн мөнөөс муу юм байна гэдгийг батлан харуулж чадлаа. Баярлалаа. Баярлалаа. Дахин баярлалаа. За тэгвэл энэ гоё сэтгэлээ бас хуваацъя. Чамайг дэмжиж байгаа энэ хүмүүсүүдэд олон хүмүүс наадах гэж байгаа хүмүүс сэтгэлээ хуваацаач. Миний сэтгэл бүр маш их өндөр байна. Шүүгчдээ маш их баярлалаа. Надад ийм гоё өгнүүдийг хийсэн. Мөн намайг дэмжиж байгаа үзэгчдээ хязгааргүй их баярлаж явдаг шүү. Мөн түнчлэн та нарынхаа энэ дэмжлэгээр би өдийг хүртэл урам орж ингэж явж байгаа шүү гэж хэлмээр байна. Баярлалаа. Яг ингэж банк дээрэмдэг бол татгалзах аргагүй санал тавих хэрэгтэй юм байна.